За англи хэлэн дээр байдаг anyone, нөгөөх нь anyone. Энэ хоёр үгийн ялгаа юу вэ? За мэдээж та гайхаж байгаа байх, хоёулаа ижлэхэн юм шиг сонсогдож байгаа лавтай. За гэхдээ эхний anyone бол нэг үг, хоёр дахь anyone бол хоёр үг байгаа. Бичгийн англи хэлэн дээр үнийг бид нар маш өөр хэрэглэгээр ашигладаг. За хэрвээ anyone гэд нэг үгээр ашиглаж байгаа нөхцөлд бидэрт ямар нэгэн тодорхой зөвлөгүүгээр ерөнхийлөн ашиглахад бид нар anyone гэж хэлдэг. За жишээ нь anyone can learn to play the piano with the practice. Is anyone available to help me on Wednesday? За ийм байдлаар бид нар тодорхой биш байдлаар ерөнхийлсөн байдлаар anyone гэдгийг ашигладаг. Харин anyone гэдэг байдлаар хоёр үг нөхцөл бид нар хэсэг бүлэг группээс нэг зүйлийг тодорхойлоход ашигладаг. За жишээ нь you can choose any one of these books. За өөрөөр хэлбэл эдгээр номуудаас нэгийг гэдэг байдлаар тодорхойлж гаргаж өгч байна. Эсвэл бол any one of the kids in the class could have answered the question. За ийм байдлаар бид нар anyone гэдгийг хоёр үгээр ашиглаж байгаа нөхцөл хэсэг бүлэг группээс нэгийг илүү тодорхойлж ярьж байна. За ингээд хэдүүлээ хамтдаа anyone нэг үг нөхцөлд anyone хоёр үг нөхцөлд хамтдаа ялгааг суралцлаа.